За хамтарсан засгийн газар ч яг улсын хурал чинь ерөөсөө Монгол Улсын ерөнхий сайдыг томилдог газар. Монгол Улсын ерөнхий сайдыг томилоод ерөнхий сайд нь кабинетаа бүрдүүлээд яг хуралдаа танилцуулаад явдаг. Тэгэхээр орох асуудал нь бол тодорхой. Хуулийнхаа дагуу ерөнхий сайд тэрвээ асуудал тавьбал итгэл үзүүлэх үгүй юу гэдэг л асуудал орж ирнэ. Тэгэхээр ийм байдлаар томьёологдож орох болов гэж бодож байна. Тэгэхээр энэ итгэл үзүүлэх үү гэдэг эсэх асуудал дээр бүгдээрээ сайд нар байр сууриа илэрхийлсэн. За миний хувьд бол хамтарсан засгийн газар өнөөдрийг хүртэл бас ингээ хүмүүс ярихаар сайд нар ч бүгдээрээ тойроод ярихаар ялангуяа манай Ардсан намын сайд нар бол ямар алдаа хийснээ бол ойлгохгүй байгаа. Тэгэхээр Монгол Ардын намын баг хурлын шийдвэрийг бол би авна үзнэ. Тэгээд тэрний одоо хүрээнд асуудал яригдана. За итгэл үзүүлэх хэсгээр бол би итгэл үзүүлнэ гэдэг дээр саналаа. Одоо кабинетийн гишүүн сайдынхаа. Та тэгэхээр одоо Ардсан намын 8 сайд үргэлжлүүлэн одоо энэ хамтарсан засгийн газарт ажиллах сонирхолтой байгаа гэсэн байр суурийг илэрхийлж байна гэж ойлгож болох уу? Үгүй энэ бол дараагийн асуудал. Бидний чинь нөгөө хөөцсөн шүү дээ. Тэгээ ер нь бас хөөгдлөөгээд ч нэх муудаад идэм байхгүй. Тий. Бид нар бол бас энд нь хариуг нь барина. Тэгэхээр эхний ээлжинд ерөнхий сайд шийдвэрээ гаргаад асуудлаа хууль номын дагуу их хурл руугаа оруулчих. Тэн дээр шийдвэр яаж гарах нь харж агаад Ардсан нам бүлэгтэй бүлгээрээ улс төрийн зөвлөл дээр ярьж агаад яах шийдвэр гарна. Бид нар нэг тийм эзэнгүү маш шиг улсууд биш. Дээрээ намтай тэнд бас хилцдэг байгууллагуудтай тэднийхээ шийдвэрийг харж иж юм ярина. Ямар ч тохиолдолд ардчилсан нам хамтарсан засгийн газраас гарна гэдэг мэдээллийг бас сая намын дарга хийсэн л дээ. Тэгэхээр энэ дээр яг нэгдсэн ойлголтод хүрсэн гэдэг юм уу? Бүлгэрээ ярилцсан нэгдмэг зүйл байгаад байгаа юу? Эсвэл энд бол зөвхөн гантөмөр сайдын өөрийнх нь үзэл бодол юм уу? Ямар ч байсан би лав сонсоогүй. Тийм юмыг бол яриугаа. Гэхдээ энэ гарахгүй гэдэг асуудал чинь бол хүнд асуудал биш шүү дээ. Бид нарт бол албан тушаалтай зуралдаад хоргодоод авах юм өөр байхгүй. Гэхдээ эренбийн дагуу одоо улс орны эрх шиг дэлхийн нөхцөл байдал маш хүнд болж байгаа энэ цаг үед дотооддоо ингээ бужигнамаргүй байгаа. Ягаад гэвэл одоо Оросч тэр Хятадч тэр дэлхийд асуудал маш хүнд байна. Дайны худалдааны дайнтай геополитикийн нөхцөл байдал өндөрсөн байгаа энэ цаг үед уг нь ажиллаа бодмоор байна. Тэгэхээр энэ шийдвэрийг бол одоо бас бодож гаргах байсан. Харамсалтай нь манай нөгөө 100 гаруй жилийн түүхтэй эрх баригч нам маань яарсан. Тэгээд нөгөө бичгээж гаргаж өгч чаддгүй ийм нэг сонин шийдвэр гаргацсан. Тэгэхээр энэ асуудлыг нөгөө талын баг хурлын гишүүдээс асуу. Ягаад тэрийг ингэж хацаанд оруулав? Ягаад асуудлыг ийм байдалд оруулав? Өнөөдөр байнгын хороод нэрс зөрөхгүй чуулган дээр асуудал яаж ийн? Яамд дээр бүгд гөлжсэн хүлээсэн. Гадаад байдал дээр нөгөө яриадсан мега төслүүд тендерт оролцох олон улсын компаниуд бүгд карданаад татж байна. Энтэй адилхан бас бензиний үн мөн ч гэдэг асуудлууд яригдлаа. Асуудал ингээд улс төрийн хямрал руу оруулж